Нэг хүндтэй хүнийг өрий. Боловсрол соёлын шинжилгээ ухааны дэд сайд асан тулах таныг тазнаа урьж байна. Хүлээн авцгаая бүгдээрээ. За, энэ цорон цугласан багш нарынхаа энэ өдрийн амар амгалан гэрээ. Тэр манай хөтлөгч бас хэлэх шиг болсон. Багш гэдэг шүлгийг дараа нь дахиж багшийн энэ сэдвэр шүлэг одоо зохиож болохгүй болтол шүлэг зохиосон сүрэн жугаа гаргаж ир тайзан дээр бас үг хэлүүлээ. Яг тэрнтэй адилхан одоо учрал маань манай дараагийн амар төвшин амраа маань за Баатар хүн маань бол дараачийн илтгэгч нарт ер нь энэ дээр илтгэлтэй болцоо үлдээсэнгүү гэж би бол ойлгож байна. Үнэхээр сайхан илтгэлүүдийг тавилаа. Тэгээд бас ийм сайхан илтгэлүүдийг та хүнтэйгээ хамтдаа суугаа сонсож байхдаа баяртай байна. Сая хөтлөгч бас хэллээ. Боловсрол соёлын шинжилгээ ухааны дэд сайдаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дэд сайдынхаа ажлыг өнгөрсөн 7 хоногт өглөө. Тэр энэ юу хэлээд байна гэхээр бас манай нийгэм бол асар их хурд дээр маш богино хугацаанд маш их юмыг амжуулах ийм шаардлага, ийм хэрэгцээ шаардлагыг бол хүссэн үсэгөө бидний өмнө тавьсан байгаа. Энэ бол зөвхөн монголч болж байгаа асуудал биш. Дэлхийн нийтээр технологийн одоо ололт амжилт, мэдээллийн технологийн одоо хүрсэн амжилтаас болоод хурдны одоо ертөнцид амьдарч байгаа. Тийм учраас бид нэр маш хурдтайгаар маш богино одоо цаг хугацаанд аливаа ямиг амжуулж явах ийм одоо цаг үетэй тулгарч байгаа. Ийм чадвартай хүмүүсийг бэлтгэх одоо багш нарыг энэ нийгэм ирээдүйд 5 жил 10 жилийн дотор бол хүлээж байгаа гэдгийг бас та бүхэн бүгдээрээ ухамсарлаж байгаа бах. Тийм ч учраас бас өнөөдөр өөрсдийнхөө одоо цаг завыг энэ нэгдэж нийлж суугаад ярилцж бие биенээсээ суралцах энэ өнөөдрийн энэ зөвлөгөөнд бас оролцож байгаа хаа гэж бодож байна. Тэгээ Монгол хүний хувьд бол энэ хурдтай нийгэм дэлхийд яаж хөл нийлүүлж зэрэгцэж алах вэ гэдэг дээр бас ганцхан санаа хэлье. Монгол улс бол бас их онцлогтой орн. Бид нар хэлдэг 2 хөршийн дунд ганцаараа байдаг. Тийм учраас Монгол хүүхдүүд бусад одоо улс орнуудын хүүхдүүдээс 3 дахин илүү ачаалттай, 3 дахин илүү одоо зүйлийг сурж ээж бид нар хөл нийлүүлж алах юм байна. Би тэрийг юугаар хэлж ийнэ гэхээр хамгийн ихний ээлжинд бол 3 хэл эзэмших хэрэгтэй юм байна. Түрүүн бас сүрэн жуугаа ярианд гарлаа. Одоо 90-ад оноос өмнө бол зөвхөн орос хэлийг эзэмшдэг, англи хэлийг эзэмших болцдог байсан. Тэгвэл одоо бид нэр тэрнээс илүү ачаал авах хэрэгтэй. Орос хэлийг сурах хэрэгтэй байна. Хятад хэлийг сурах хэрэгтэй байна. Англи хэлийг сурах хэрэгтэй байна. Ингэжээж бид нар энэ дэлхийдээ энэ хоёр том хөрш гүрэнтэйгээр нэг долгион дээр нэг хурдад бол ажиллах нэ. Тийм учраас ийм хүмүүсийг бэлтгэх багш нар маань өөрсдөө бас яг энэ дээр ингэж хөгжих шаардлага байна шүү. Баатархүүгийн илтгэл гарлаа бас та бүхэнд одоо боловсролын системд явагдаж байгаа энэ шилжилтийн процессээс болоод гэдэг юм уу. Аль эсвэл өмнө нэгэн тогтсон байсан энэ одоо хэм маягаас болоод бол бас өөрсдөө хөгжүүлэх цаг зав хомс гардаг гэж хэлж байна. Тэгэхээр энийг бас боловсролын яам засаг төрийн төвшөнд бол бас их сайн ойлгож байгаа. Тийм ч учраас бас одоо миний санджаагаар Отгон баяр сайдын үед эхэлж исэн шинэ зууны боловсрол гэх төслийг бол их олон жил ярьж байгаа. Бас тодорхой шалтгаануудыг бол бас гацж ирсэн. Тэгвэл одоо шинэ мэдээ болгоод гэдэг юм уу сюрприз болоо задлахад шинэ зууны боловсролын төсөл хэрэгжих бүх тоног төхөөрөмж ороод ирчихсэн. Энэ ондоо багтаа та бүгдийн гар дээр ноутбук, компьютер, мөн сургуулиудад лабораторид бүрэн хэмжээгээр тараагдах болно гэдгийг бас энэ хэлмээр байна. Энүүгээр дамжаад түрүүний хэлдэг та бүхэнд өөрсдөө хөгжүүлэх цаг хугацаа гарна. Цаастаа зурлах тэр цаг хугацаа багасна. Тийм учраас энэ болцоог та нар минь Баатархүүгийн хэлснээр бүх багш нараа манлайлж, төрүүлж хамгийн одоо бүтээлч байдлаар гэдэг юм уу авч ашиглаж үлгэрлээрэ гэж та бүхэнд бас захих байна. Ингээд Монголын боловсролын салбарыг Монголын ирээдүг одоо нуруунд дээрээ өрөх ойрын 5, 10 жил, 15 жил бүх ачааллыг одоо нуруунд дээрээ өрөх та бүгдийнхээ одоо үүсэд өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд хамтдаа одоо Монгол улсын боловсролын салбарыг Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэцгээе гэж уриалж байна. Баяр хүргэе та бүхэн. Хурдааны үйл ажиллагаанд амжилт хүсье.